Улсын хурлын дарга Зандан шатрын санаачлагаар 21 аймаг 9 дүүргийн төлөөлөлд 90 хүүхдийг оролцуулсан өсвөрийн парламент хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөр нь өсвөр үеийнхэнд ардчлал, хүний эрх эрхчлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, доктортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээлэлээр дамжуулан шийдвэр гаргах төвшөнд өсвөр үеийнхний оролцоог дэмжих зорилготой юм. Улсын хурлын доктортой хөгжлийн зорилтын дэд хороо нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, нэгдсэн үндэсний байгууллагын хүнсгүтэй аж ахуйн байгууллага, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, People in Need олон улсын төрийн бас байгууллага хамтран эрүүл хооллолт, эрүүл ирээдүйн нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байна. Дэмжигч байгууллагаар эрүүл мэндийн яам, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар ажиллаж байгаамаа. Энэ хүрээнд өсвөрийн парламентын гишүүдээр төлөөлүүлж, өсвөр насныханд эрүүл зөв хооллох, мэдлэг мэдээлэл олгох, амьдралын зөв дадал зуршилд уриалгах, хөтөлбөрөөс олж авсан мэдлэгээ үе тэнгийнхэн анги сургуулийнхандаа түгээх, эерэг нөлөөлөл үзүүлэх, эрүүл хооллолт, эрүүл амьдрахын талаар энгийн арга барилуудыг эцэг эхчүүд багш нарт түгээх зорилготой юм. 2021 оны 9 сард эхэлсэн. Эхний үйл ажиллагаа маань парламентын боловсролын уур амьсгалын өөрчлөлтийн талаар хичээл сургуулиудад орж, Завхан аймгийнхаа улаастай сумын ерөнхий боловсролын 5 сургуультай хичээл сургуульд орсон. За энэ дэд хөтөлбөр маань эрүүл ирээдүй, эрүүл хооллолт сэдвийн хүрээнд ор ер нь бол сургуульд одоо үйл ажиллагааг явуулж байна. За энэ үйл ажиллагаанд манай Завхан аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын төвийнхэн болон залуучууд хөгжлийн төвийн хамт олон маань тусалж дэмжиж өсвөрийн парламентын Завхан дахь төлөөлөл хүүхдүүдтэй хамтран ажиллаж энэхүү сургаалт үйл ажиллагааг ер нь бол явуулж байна. За манай 2 дахь хөтөлбөр болох эрүүл хоолт, эрүүл ирээдүй сэдвийн хүрээнд ор миний бие Завхан аймгийн улаастай сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн сурагчдын өрөө удирдах байгууллагын хүүхдүүдэд эрүүл хоолт, эрүүл ирээдүй сэдвээр сургаалт орж байна. За мөн энэхүү сэдвийнхаа хүрээнд ор сошиал өглөөний цаг өөртөө сошиал давлгаа өнүүлгээр байгаа. За манай зэс сумын охин маань өөрийн сургуулийн тоогоочтойгоо нэг өдрийг өр бүтээлтэйгээр хүүхдүүдийн хоолнд яг юу анхаардаг талаар, хоол унданд нь яг юу гэдэг талаар хамтдаа тусалж нэг өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлэхээр байгаа. За энэ сургалтынхаа хүрээнд ямар зорилготой байна вэ гэхээр манай сургуулиудын ерөнхий боловсролын сургуулиудын ихэнх хүүхдүүд юм илүүдэл өсвөр насныхан маань илүүдэл жинтэй юм харгалалтай байдаг. Мөн өглөөнийхөө цаг угаагүй байгаасаа болоод 9 цагийн өвчин тусах эрсдэлтийг ер нь бол бий болгодог. Тиймээс энэний талаар нь бол мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор энэхүү сургалтыг ер нь бол зохион байгуулж байна. Өсвөрийн парламентыг ер нь бол мэддгүү байсан. Тэгээд ер нь бол одоо шинэ гарч ирсэн хөтөлбөр тэгээд ингээд сургаалт нөлөөллийн ажлууд нь маш үр дүнтэй явж байгаа юм шиг санагдав. Тэгээд биднэрт ингээд яг хүрээд одоо том хүмүүс ярихаасаа илүү хүүхдүүд өөрсдөө ингээд бие биендээ яриад ойлгуулахаар илүү их одоо үр дүнтэй байдаг гэж боддог. Энэхүү өсвөрийн парламентын энэхүү сургалт маань орснороо бидэнд өдөртөндөө хоол идэх ямар хэрэгтэй. Тэгээд одоо өсвөр насны хүүхдүүд бидний хувьд бол зөв хооллох гэдгийг мэддэг ч гэсэн яг зөв хооллож чаддгүй. Тэгээд энэ талаар одоо илүү их мэдээлэл өгч аваад нь маш их бидний зүгээс баяртай байгаа. За тэгээд өсвөрийн парламентыг энэ хоол болон тэгээд өмнө уур амьсгалын талаар орж исэн. За тэгээд тэр бүх сургалтанд нь бидний хувьд бол маш сайн хамрагдсан байгаа. За тэгээд өглөө, өдөр, орой гэд уруудаа хүмүүс хоолдог. Тэгтээ өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэдэг. Тэгээд энэ үгийг яг бид нэр мэддэг ч гэсэн яг амьдрал дээр хэрэгжүүлж чадж байгаа үгүй гэдэг маань бас эргэлзээтэй. Тэгээд энэ талаар мэдээлэл өгж байгаад маш их баяртай байна. Эрүүл хооллолт, эрүүл ирээдүйн нөлөөллийн ажлын хүрээнд баг тус бүр судалгаа хийх, өглөөний цаг өөртөө өдөрлөг, сургуулийн тоогоочтой туслын үйл ажиллагаа, өглөөний цаг өөртөө сэдвт сошиал давлгаа өрнүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.